Үед бол одоо цахилгааны хэрэглээд дулаанаар тий цагийн механизмтэй. Зөв. Хям терапийн үед өөрийгөө халаагаад орчиндөө дулаан одоо түгээгээд одоо гэр дотроо ч юм уу тий байшин дотроо. Тэгээд тодорхой хэмжээнд дотроо юм юу байгаа. Шамаатны кирпич гэж байдаг юм да одоо манайхны ярьдаг. Дулаан хадгалдаг чадвартай тийм чулуу юу вэ материал гэдэг байхгүй юу. Тэгээд тэрийгээр ингээд тэрнийг халаачдаг өөрт. Тэр нь дулаан шингээж авдаг. Дараа нь нөгөө цагийн механизм ажиллаад өглөөний 6 цаг бол ачаал ихслээ. Нөгөө шиг цагийн тариф тоолуур чинь өөрөө өндөр үнээр гүгээд ирлээ шүү дээ. Тэгэнгүүт тэр өөрөө автоматар тасчихна. Тэгэнгүүтлээ нөгөө халсан чулуу нь өөрөө ингээд юугаа яадаг. Ийм юм уу тийм Германы технологийн гараад ирсэн. Монголд ч хийх боломжтой. Та тэр ярилцлагын хугацаа дуусах 3 минут үлдсэн. Тэг би бол 2 асуулт үлдчихэд байдаг надад асууя гэж сонирхсан. Нэг нь болохоор одоо тэр бүсчилсэн хөгжлийн талаар, нөгөөх нь болохоор би жоохон улс төржмөр болов. Бүсчилсэн хөгжлийн тал дээр та 1 минутанд багтаагаад хариулж чадах уу? За тийм. Бүсчилсэн хөгжил ерөөсөө манай гол асуудал бол баруун бүс. Импортыг хараад Оросын албаны улсаас. Энэ дэр бүх анхаарлаа тавих хэрэгтэй. За ингээл боллоо. За дараагийн асуулт болохоор сонгон хайрхан дүүргийн Арслан намын даргын хувьд асууя. Сонгон хайрхан дүүрэг улс төрийн нөхцөл байдлаас нэг жоохон тогтворгүй байх шиг байна. Арслан намын танай дүүргийн засаг даргыг одоо аваа тавьчих шиг боллоо. Монгол Ардын намынхан чагсаал цуглаан хийгээл юм байсан. Тэр засаг даргын асуудал ер нь юу болж байгаа вэ? Улс төрийн нөхцөл байдал сонгон хайрхан дүүрэнд ер нь ямар хөө байна? За тэр нэг юуж болохгүй дээ. За тэр засаг дарга огцруулсан асуудал нь бол за би зүгээр улс төрийн нөхцөлөөс харахад манай сонгон хайрхан дүүргийн ардчилсан намыг одоо шинэ эвдрэлтэй дундаа тий үл ойлголцолтой байна гэж харсан юм шиг байна. Тэгээ засаг даргыг огцруулчихаар одоо нэг баахан засаг дарга болох гэсэн хүмүүс гарч ирэл. Тэгэл одоо нэг баахан марафон болол. Тэрнээсээ болж дундаа хагарна л гэж та. Дархан дөлөө манайхан бүжигдэн шүү. Тэгээ тэрэн дээр бол би бол одоо намын даргын хувьд яг хатгсан гар шиг зангидж байгаа. Тэрэн дээр амбицтай усуд бол байхгүй. Засаг дарга ажиллаж байгаа. Засаг дарга ажиллаа хийн, цаашдаа ч ажиллаа хийн. Тэр амбиц нь бол дараал. Тэгэл манай нам бол цул нэгтэй байгаа. Хагаад улс төрийн одоо өрсөлдөгч хүчнээ дунд нь хаад албан тушаалын төлөө амбицэн дээр одоо хагалж аваад тийм үү. Хагарсан намтай одоо сонгуульдоор бол одоо ялдаг болно гэсэн л тооцоо байсан байх гэж бодож байгаа. Тэгэхээр угаасаа ч наадах чинь одоо дээд шатныхын засаг дарга тэрийг одоо өөр гүйцэтгэр өргөжлүүлээд ажиллах эрхцэн орчин бас байгаа. Тийм учраас тэр бол засаг даргаыг намын зүгээс бол огцруулахгүй цааш давж явна. Хамтраад ажиллана. Өөр одоо янз бүрийн асуудал байхгүй. Одоо сонгуульдаа чиглэсэн юм л арга хэмжээ болно да. Тэгэхээр улс төрийн нөхцөл байдал сонгон хайрхан дүүрэгд бол хэвэн байгаа. Нам гүн байгаа. Зүгээр албаар ингээд шууд. Одоо шинэ манай намын дунд бол нам гүн байгаа. Зүгээр нөхцөл байдал бол мэдээж хэрэг дүүргийн засаг даргаыг огцруулна гэдэг бол бас улс төрийн нөхцөл байдал одоо амаргүй л байгаа л да. Тэгвэл энэ дээр бол санаа зовх юм байхгүй. Манай намын гишүүд нягт нэг одоо юу вэ? Ардчилсан нам ер нь тэгдэг штэ. Жохон ингээл ил тод шилэн нам штэ. Үзэлцэл байдаг. Тэгэл яг сонгуулийн өмнө тэрэлдэл ордог. Юм нуу чаддаггүй гэдэг. Юм нуу чаддаггүй тийм. Зөв. За тэгэхээр та тэр ярилцлагын хугацаа үгээр өндөрлөж байна. За ингээд цаашаа одоо эрчим хүчний салбарт, улс төрийн салбарт гэдэг ингээд яриул бас асуух асуулт ярих зүйл их байсан бол цагтаа бас сайн амжихгүй байна. Тэгээд таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. За амжилт. Эрхэм хүслээр ярилцлагын нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараа 7 өдрийн програмтай хэрэг үслэ төр баяр та.